Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдрийн хичээлээр бид Монгол улс манжин иргэшээлд орсон талаарх сэдвийг үзэж судлах нэ. Газар зүйн зургийг анхааралтай ажиглаарай хүүхдүүд ээ. Газар зүйн зураг дээр Монгол улс хизээ ямар цаг хугацаанд тусгаар тогтнолоо хэрхэн алдсан талаарх газар зүйн зураг дээр харуулж байгаа байх нэ. За өнөөдрийн хичээлээр бид өвөр Монгол, халах Монгол, хөхнүүрийн монголчууд зүүн гарын хаант ус хэрхэн манжин иргэшээлд орсон талаарх сэдвийг үзэж судлах нэ. Монголчууд тусгаар байдлаа алдсан гадаад дотоод шалтгаан үр дагаврыг тухайн үеийн улс төрийн нөхцөл байдалтай холбон тайлбарлах, дүн шинжилгээ хийх, түүхэн сургамжийг тодорхойлох нь өнөөдрийн хичээлийн үндсэн зорилго байх нэ. Өмнөх мэдлэгээ сэргээн санаарай хүүхдүүдээ. За бид нар 8 дугаар ангидаа мөн 11 дугаар ангидаа энэ талаарх сэдвүүдийг үзэж судалж байсан. За та нар маань санаж байгаа бол 1636 онд өвөр Монгол манжид эзлэгдсэн. За энэ хүү шийдвэр бол өвөр Монголын 16 аймгийн ноёдын чуулган мөгдөнд болж хойд Алтан улсын хааныг эзэн хаанаа хэмээн зөвшөөрснөөр өвөр монголчууд манжин иргэшээлд орсон тийм ээ. За өвөр Монголын газар зүйн зураг харагдаж байна. За 1638 онд 9 цагааны алб буюу Манжин хаан халахын 3 ханыг жил бүр бэлэг барьж байхыг зарлиг буулгасан ийм шийдвэр гарч ирсэн байна. За 1640 онд их цааз батлагдсан 4 ойрдын. За Монгол ойрдын 28 ноён оролцож Тарвахтайн улаан бураа хэмээх газар 120 зүйл бүхий ойрд Монголын их цаазыг баталж байжээ. 1676 онд Галдан хаан сууж зүүн гарын хаант ус ихэд хүчирхэгжин халахыг нэгтгэхийг эрмэлзэж байсан. Түүхэн цаг хугацааг сэргээн санаарай. 1691 онд халах Монгол манжид дагаар орох шийдвэр гарч халахыг манжин харьяанд оруулах ёслолыг 7 нуурын чуулганаар хэлэлцсэнийг сэргээн санаарай. 1755 онд бослого дэгдэж манжин цэрэг зүүн гар улсыг эзэлж тусгаар тогтнолоо хамгаалахын төлөө ойрдуудын бослого эхэлсэнийг санаж байгаа хаа. За энэхүү бослого бол 1758 оны хүртэл үргэлжилсэн гэдгийг сэргээн санаарай. За газар зүйн зургаа бүгдээрээ анхааралтай харцгаая. За тухайн үед буюу 17 дугаар зууны дунд үеийн Монголын газар зүйн зургийг харагдаж байна. Өвөр монголчууд халах Монгол буюу ар Монгол, за баруун Монгол буюу зүүн гарын хаант ус гэсэн ийм үндсэн 3 том бүрэлдэхүүнт монголчууд багтаж байжээ. За өвөр Монгол нь Лэгдэн хутагт хаанд шууд захирагдаж байсан. За халах Монгол нь Түшээт хаан Сэцэн хааныг багтаасан зүүн гар, засаг танаар удирдуулсан баруун гар, баруун Монгол буюу ойрд нь доорх 4 голлох аймгийн холбоонд нэгдэжсэн. За энд болохоор дөрвөд хошууд, цорос, хойдууд багтж байна те. За мөн халах дээр Шалоо Бааши түүний хүү Он Бердэн нарын захирсан Хотгойд аймаг хүчирхэгжин Битас шинжтэй оршиж байжээ халахын бүрэлдэхүүнд. 17 дугаар зууны эхээр торгууд дөрвдийн зарим хэсэг баруун хойд зүг ижил мөрөн рүү нүүдэлсэн байна. Харин хошууд аймаг мөн үед зүүн урагш хөхнүүрийн зүг нүүдэлсэн байжээ. За өвөр Монгол манжин захиргаанд орсон. За өвөр монголчууд ер нь хизээ ямар үйл явдлуудаар түүхэн ямар холлох үйл явдлуудаар манжин захиргаанд орсон талаар үзэж судалцгаая. За 1612 онд Нурхач түүний хөвгүүд Хорчин Жарууд аймгийн ноёдын охтыг эхнэр болгон авч анхны ураг төрлийн харилцаа холбоо тогтоох ийм оролдлогуудыг бол хийжсэн байна. Манж нар ургийн холбоо элчин харилцаанд дулдуудан Өмнөд Монголын аймагуудыг талтаа татахыг бол энэ үед санаахаж байжээ. Лэгдэн хаан 1591-ээс 1634 онд амьдарч байсан. За Лэгдэн хаан бол салан тусгаарлах санаархлыг төрөөс этгээд явдал хэмээн хатуу тэмцэж байсан. Өөрөөр бол манжууд талтаа татсан ноёдыг болоод манжин иргэшээлд дагаар орохыг эрмэлзэжсэн ноёдыг бол этгээд явдал хэмээн ихэд хатуу эсэргүүцэн тэмцэж байсан байх нэ. За өвөр Монголын зарим ноёд хааны төвлөрсөн засаглалыг эсэргүүцэж байсан Лэгдэн хааны. Лэгдэн хааны өөрийнх нь мэдлэлд бол Цахар аймаг бол байсан. Гэтэл бусад ноёд бол нэр төдий захирагдаж байсан байх нэ. Тэрч бүхэл зарим ноёдууд бол Лэгдэн хааныг эрс эсэргүүцэж байсан байх нэ.
За манжинар тэдгээр ноёдтой хүч хавсран лэгдэнгийн эсрэг бодлогыг болов эрчимжүүлэн явуулж байжээ. За 1626-аас 1629 онд манжинар хүч хэрэглэн Өмнөд Монголын аймагуудыг эрхшээлдээ оруулж эхэлсэн байна. За манжинар 1626 онд Жарууд, Байранг, дараа нь Хорчин аймгийг, 1627 онд 8 Авхан аймгийг, 1628 онд Харчин, 29 онд Авах Түмэд аймагуудыг довтолж бол эрхэндээ оруулсан байх нэ. За 1626-аас 1634 онд манжинар эрхшээлдээ оруулах болон талтаа татсан ноёд тайж нарын хамтаар Лэгдэн хааныг болвол довтолсон байдаг. За манжинар 1626, 1632 онуудад Монгол цэргийн хүчээр 2 дахин довтолж хүчин давтагдсан Лэгдэн хаан бол Хөхнүүрийн зүг зам буруулан зүгтэж яваад 1634 онд бол тэнгэр талсан байдаг бах нэ. Лэгдэн хутагт хаан бол Монголын алтан ургийн сүүлийн хаан байсан гэдгээрээ одоо маш онцлог ийм хүн байсан бах нэ. За 1636 онд ийхүү одоо эдгээр дүүхэн үйл явдлуудын үр дүнд Лэгдэн хаанч болоос нас орж манжинар хүч хэрэглэн зарим аймагуудыг эрхэндээ оруулсан бол заримыг нь одоо наймаалцах, мөн ураг төрлийн холбоо тогтоох, өөрийн талт татах бодлогуудын үр дүндээ 1636 онд Өвөр Монгол бүхэлдээ манжин эрхшээлд орсон байх нэ. За Өвөр Монголын 16 ноёдын чуулган болвол мөгдөнд болж Алтан улсын эзэн хааныг болвол өөрийн эзэн хаанаа хэмээн хүлээмжшүүлснээр Өвөр монголчууд бол манжин эрхшээлд орсон байдаг байх нэ. За та нар маань ер нь яагаад эдгээр аймагуд болоод Өвөр монголчууд маань манжчин гүрний эрхшээлд орсон байна уу? Үүний гадаад дотоод шалтгаан нь юу байна уу гэдгийг бас дотроо сайн тунгааж байгаарай. Бид дараагийн хичээлүүдээр бас энэ талаараа үзэж судлах болно. За Лэгдэн хутагт хаан буюу одоо Монголын алтан ургийн сүүлчийн хаан тий. За энэ хүн бол төр арьсан хугацаа нь 1604-өөс 1634 он буюу 30 орчим жил байгаа юм. За түүний одоо үед Монголын нүүдэлчид нэгэн хаанд захирагддаггүй, олон жижиг ноёдын мэдлэлд хуваагдан бутарч байсан. Лэгдэн хааны захиргаанд зөвхөн цахар түмний 8 оршуул оршиж байсан. Хэдий тийм боловч тэрээр бүх Монголыг эрхэндээ оруулах төрийн бодлогыг явуулж байсан байх нэ. За түүний явуулж байсан бодлогоос 50 төрөөр нэгтгэх бодлогыг ихэнх үнэтэй авч хэрэгжүүлж байсан байна. За үүнд бол бурхны шашны үзэл сурталаар нэгтгэхийг бол зорьсон байна. Бүх монголчуудаа төвлөрсөн засаг захиргааг бэхжүүлэх нь ноёд язгууртнуудын эрх ашигтай гэтэл бол зөрчилдөжсэн байна. Энэ зөрчилдөөнөөс хамаарад одоо манжийн талд урвах, манжийн талыг тал тухай татах ийм үзэгдэл болж исэн. Түүнийг нь хатуу тэмцэж цээрлэн төрөөс этгээд явдал хэмээн хүртэл үзэж болвол хатуу цээрлүүлэх ийм бодлогыг бас барьж исэн байх нэ. За үүний дараагаар бол хожим болвол дайчин төрөөр нэгтгэх ийм бодлогыг бол баримтлсан. Олон Монгол аймгийнхны дэмжлэгийг бол энэ үед бас алдсан гэж үздэг. За дотоодын дайнд хүчээ одоо бууруулахад хүрсэн. Тэгэхээр нөгөө өөр хоорондын дотоодын тэмцэл хөдөлгөөнүүдийг дарах энэ үйл явцад бол цэргийн хүчийг маш их тарамдуулж исэн байх нь. За энэ үед бол Монгол улс, Мин улс, Хойд Алтан улсууд одоо энэхүү үйл явцыг нь улам бүр дэвэргэж хүч одоо доройтоход нь бол нөлөөлж байсан гэж үздэг байна нэ. За хаалбууд манжин эрхшээлд орсон үйл явцыг хэвлээ баарцгаая. За халахыг бол баруун гарын засагт хан Сувдай. Халахын баруун гарыг бол засагт хан Сувдай. За Сувдайн одоо яг төрсөн он бол тодорхойгүй. Гэхдээ 1650 он хүртэл бол байсан байна гэдэг нь бол түүхэн сурвалжуудад тэмдэглэгдэж үлдсэн байдаг байна. За зүүн гарыг бол Түшээд хан Гомбот орж 1594-өөс 1655 он амьдарч байсан. Цэцэн хан Шолой 1577-оос 1652 он амьдарч байсан. Зэдгэр хүмүүс бол халахыг баруун зүүн гарт одоо хуваан захирч байсан байх нэ. Тэд манжийн талд зарим нэг буулт хийж цагийн аясыг харцансан ийм бодлогыг бол баримталж байсан байгаа юм. Гэвч тэдний одоо залгамжлагчдын үе хувь заяаны одоо бас нэг өгөөтэйч гэх үү, тохуутайч гэх үү яг эдгээр одоо өөр хоорондоо эв нэгдэлт харилцаатай байж халахыг одоо хамтдаа захирч исэн Гомдорж, Шолой, Сувдай хаан нар бол
яг 1650-ад оны үед бол ээлж дараалал нас орсон байдаг. Одоо яг энэтэй хамаатайгаар бол тэдний залхамжлагчдын үед дотоодын хямрал бол улам бүр даймж ирсэн гэж үздэг. За түшээдхэн жахуун доржийн үед галдан халах руу товтлсноор бол дүү зан озрын хамт манжчин улсын ивэлд ороход бол хүрсэн бас нэг юм голлох үйл явдал болсон гэж үздэг. За яг одоо энэ 1650-ад оноос хойш энэ түүхэн цаг хугацаанд бол галдан хаанаар удирдуулсан зүүн гарын хаант ус бол асар хүчирхэгжиж 1688 онд бол халахыг өөртөө нэгтгэх манжийн өгүүлцэлгүйгээс одоо халахыг хамгаалах нөгөө талаар халахыг шууд удирдлагандаа нэгтгэх ийм оролдлого хийж бол давталж орж ирсэн гэж үздэг. За яг энэ үед бол та хэд маань сайн санаж байгаа бол 1634 онд бас Лигдэн хаанаас орж өвөр Монгол одоо манжийн захиргаанд орчихсон байсан ийм цаг хугацаа тийм ээ. За ингээд 1689 онд бол Аристед болсон чуулганаар халахын ноёд манжид дагаар орох тухай анх удаа бол хэлэлцсэн байдаг байна. За ийхүү одоо хэлэлцсэний үр дүнд одоо хэлэлцээр цаашид улам бүр даамжран үргэлжилсээр 1691 оны 5 сарын эхээр манжийн инх Амгалан хаан ирж өөрийн биеэр зарлиг сонсгоод тусгай ёслол үйлдэж одоо халах Монголыг манжийн иргэшилд нэгтгэлээ хэмээн зарлжээ. За үүнийгээ хэдүүлээ он цагийн дарааллаар нь бас эргээгээд нэг харвал 1660 оноос халахын засагт хааны ширээний төлөөх бол тэмцэл хямрал бол эхэлж जैन те. За яг л нөгөө 3 хам маань ээж дараалал нас орсны дараагаар. За ингээ 1686 онд Загбайдрын хүрэн бэлчрийн чуулган болсон. Та хэд маань зэргийн санаарай. За 1688 онд Олгоо нуурын тулаан болсон. За юу болсон блэ? Бид нар 8 болон 11 дугаар ангийнхаа агуулгаар үзчихсэн тийм ээ. За 1689 онд Аристен чуулган болж 1691 онд Долон нуурын чуулганаар бол манжийн иргэшилд орсон байх нэ. За Хөхнуурын монголчууд манжийн захиргаанд хэрхэн орсон юм бэ? За Хөхнуур одоо төвдийг зэрэглэн эзэлж эхэлсэн үе бол 1637 онд хамаардаг. Түрүүнд одоо слайдн дээр бид нараас харж ирсэн тий ойрдууд бол Хөхнуур руу нүүдэлсэн талаар. За ингээд ойрдын ноёд энэхүү аян дайны хийснээр дээрх газрыг засаглан захирч зарим ноёдыг албатын хамтаар нүүлгэн сууршуулсан. За хоёрдугаар хэсэгт бол Гүүш хаан Төрбайхын үйл ажиллагаа байна. За 1639-өөс 1642 онд бол Төрбайх Гүүш хаан бол үйл ажиллагаагаа нэлээд эрчтэй явуулж байсан гэж үздэг. За тэрээр Төвд орныг байлдан эзэлж хошууд улсыг бол байгуулсан. Цаашлаад 5 дугаар Далай лам Тувсан жамцыг Төвдийн бурхны шашны тэргүүнээр бол өргөмжилж байжээ. Түүний амьдарч байсан цаг хугацаа нь бол 1582-оос 1665 он. За зүүн гарын хаант улсын жанжин их Цэрэн дондвийн давталгаа бол яг эргээгээд одоо энэ нөгөө Хөхнуур төвд рүү нүүдэлсэн хошууд улсыг байгуулсан энэ ойрдын зарим ноёдуудыг зүүн гарын хаант улс өөрийн одоо мэдлэлтэд буцааж авахыг бол эрмэлзсэн байх нь шүү дээ. За энэ үйл явц бол 1698 онд Гүүш хаан Төрбайхын хүү 10 дугаар хүүтэй Дашватар ноёд бол ноёдын хамт чин улсад дагаар орохоор шийдсэн ч бол захирагдаагүй гэж үздэг. Одоо юу гэдэг ойрдын зарим хэсэг төвд болон Хөхнуур руу явж очиод тэнд хошууд гэдэг нэг улс байгуулчихсан юм биш үү те. За энэнийхээ дараагаар бол тэнд одоо Төрбайх Гүүшийн дараагаар төр барьж исэн одоо хаад ноёдын үед зарим ноёдууд нь дотоодоос одоо манжийн захиргаанд орно гэж ингээл урууж очиод тэндээ захирагдaltaгүй буцаж ирээл те. Ийм үйл явцууд бол бас болж исэн байх нь. За ингээд 1717 онд зүүн гар улсын жанжин Төвдийн Лас хотын хотыг бол эзлэн авч хошууд тусааны хаан Лавзныг бол хөнөөсөн байдаг. За ингэснээр бол хошууд бол зүүн гарынхаа бүрэлдэхүүн хэсэгт бол орох ийм оролдлого эхлэл суурь бол тавигдсан гэж үздэг. За ингээд удалгүй одоо 1720 онд манж нар төвд рүү цэрэг оруулсан. За хошуудын цэргийн гол хүчийг бол бут цогцолмаар 1721 онд төвдийг захирч байсан ноёдын эрх мэдлийг устгаж тухайн үеийн хаан ярьж байгаа тийм Лувсан данзанд Хөхнуурын баруун гарыг захируулжээ. За энэнийхээ үр дүнд бол ийхүү Хөхнуурын монголчууд манжийн захиргаанд бол бүрэн орж хошууд улс бол мөхөж тэ Хөхнуурын монголчууд бол манжийн иргэшилд орсон байх нэ.
За энэ хэсэгт бид нэр зүүн гар ус манжид хэрхэн эзлэгдсэн талаар одоо үзэж судлах нь байна. За зүүн гарын хаант ус одоо хизээ байгуулагдаж хүчсэн юм бэ гэдэг талаар ихэнх хэсэгт харъя. Цорсууд ер нь гол суурьа яагаад эзэлсэн бэ? За түрүүжийн одоо слайдууд дээрээс бид нар харсан мөн өмнөх анги дээр ч гэсэн үзсэн. Торгууд, дөрвүүд, хошуудын одоо ихэнх хэсэг одоо ижил рүү нүүсний дараагаар дутагтаа үлдсэн цорсууд бол зонхлогч байр суурьтай болж үлдсэн байх нэ. За цорсын тэргүүлэгч Эрдэнэбаатар гунтайжийн үед ойрдууд бол үлэмж хүчрэгдсэн гэж үздэг. За Галдан Бошготгаан одоо 1644-өөс 1697 онд амьдарч байсан те. За энэ хүн бол Эрдэнэбаатар гунтайжийн хүү байсан. За Галдан бол 1676 онд зүүн гар улсын хаан болж улам бүр бэхжүүлж улмаар 1688 онд одоо руу цэрэглэн давталсан гэж үздэг. За Манччин улсыг эсрэг тэмцэж байх зурд түүний ач дүү Цэвэр Амтан бол 1665-аас 1727 онд амьдарч байсан хүн төрийн эргэлт хийж өөрийгөө зүүн гарын хаант улсын хаанаар өргөмжилсөн. За ингэснээр бол Галдан Бошготгаан нэг талаас одоо Манччин гүрэн болон халахын нэгдсэн цэргийн шагалтан дүртэж нөгөө талаас эргээд дутаг руугаа буцах ийм арт талгүй болж одоо хоёр талд хавчигдаж шахагдан одоо ялагдал хүлээхэд бас их чухал нөлөө үзүүлсэн гэж үздэг. Түүний дараагаар бол гарч ирсэн хаан Цэвэр Равдан. Цэвэр Равдан бол түүний ач дүү байсан. Ахийнх нь одоо хүүхэд байсан байна тийм ээ. За Цэвэр Равдан Галдан цэрэн хаадын үед бол 1694-өөс 1745 он хамаарна. За Эдгээр хаад бол ээлж дараалан бол төр барьж ирсэн. Яг энэ үед бол зүүн гар улс бус цаашид улам бүр хүчжиж Манччин улстай энэ зэрэгцгүйц одоо ийм хүчрэх одоо улс байж зэрэгцэн оршиж байсан байх нэ. За ингээд одоо Галдан цэрэн хааны дараагаар зүүн гар улсын дотоодын хямрал зөрчил бол үлэмжигссэн. Зарим ноёд одоо зайснаар за тухайлах юм бол Саарл 1750 онд цэрэн увш цэрэн мөнх нар 3 цэрэн гэж яригддаг те. За эдгээр хүмүүс бол 1753 онд за мөн амар санаа бол 1754 онд Манжийн талд бол дагаар орсон байдаг. За амар санаа гэсэн хэдий боловч Манжаас буцаж зүхтаад 1755-аас 58 оны хооронд одоо Манччин гүрний эсрэг зүүн гар хаант улсын тусгаар тогтнолын төлөөх дайнд бол оройлон оролцсон байдгийг сэргийн санаарай хүүхдүүдээ. За 1755 онд Манччин улс зүүн гар улсыг довтлон Даваач хааныг нь барьснаар зүүн гар улс бол бөхсөн байдаг. Гэсэн хэдий ч бол 1758 оныг хүртэл зүүн гар улсын бусад ноёд иргэд тусгаар улсаа хамгаалан тэмцсээр үлэмж хядагдаж асар их хохирол амссан байдаг бахнэ. За яг энэ талаар одоо тухайн үед байсан Хятадын жуулчин зүүн гарын хаант улсын нутгаар аялж яваад 100 өдөр 100 шөнийн туршид аялсан боловч амьд амтан шуунаас өөр одоо хүнтэй тааралдаагүй талаараа дурссан байдаг. Одоо түүхэн сурвалжаа сэргийн санаарай хүүхдүүдээ. За монголчууд Манжин иргэшээлд орсон түүхэн баримт зарим сурвалжуудаас хэдүүлээ сарцгаая. За Лувсан Данзангийн алтан товч зохиолд болохоор ам алдсан бичгийн үг гэдэг ийм зохиол одоо сурвалж байдаг. За энд Манж харчин бид хоёр улс нэгэн иээр явахын тулд тэнгэрт цагаан бар газарт хар үхэр алж нэгэн аяганд арх хийж дахин мөргөөд төр ёсоо нэгтгэн үлдвэ гэж байна. За тэгэхээр энэ нөгөө Өвөр Монголын харчин аймаг Манжид дагаар орсон үеийн одоо түүхэн сурвалж байх нь шүү дээ тийм ээ. За үүний дараагаар 6 түмний эзэн биднийг жолоодон эс чадав. Тэр эс чадавч хан төрөлд бид хас их төрийг хадгалж суунам бид. Нааш цааш элч шуугаан тасралтгүй илгэн минь асуулцаж явъя гэд халахын ноёдоос Манжин хаан илгээсэн бичиг бай тээ. За хэдийгээр 6 түмнийг захирсан их хаан лигдэн нас урсан хэдий боловч бид бол энэ тэнцвүүгээр бие биендээ илчилгээн мэдлцэж асуулцж байя буюу одоо өөрөөр л харилцан ивэтэй оршио гэдэг энэ талаарх алхын ноёдын Манжин хаан илгээсэн одоо бичгээс харагддаг бахнэ. За үүний дараагаар 17 дугаар зууны ихэнх үеэс Манччин улс мөхөх хүртэл Манжин хааны усаанаас Монгол ноёдтой худургийн холбоотой байсан хүн 595, Монгол ноёдын хатан болсон гүнж 432, Манжин талд очсон Ван гүнгийн охин 163 буй. За энэ бол Монгол улсын түүх дэлгэр жаргал нар дээр бол тэмдэглэгдсэн байна шүү дээ тий. Тал нь 262. За эндээс харах юм бол Манж нар одоо монголчуудтай
ураг төрлийн холбоо тогтоохыг одоо хэр хэмжээнд барьж байсан бэ гэдэг нь бол харагдаж байгаа хаа. За манжийн одоо жанжин цэргүүд 100 гаруй улсын хүнийг юуртал ядан алж орон нутаг нь эзэнгүй хоосон болж хамтаар бүрэн өсөн сүнжээ гэж одоо дөрвөн үйлдийн түүхэн зохиолд бол тэмдэглэгдсэн байдаг байна. За ингэж одоо халахтаа энэ тэнцвүүцтэй хүчрхэг байсан 100 гарын хаант бас бол өнөөдрийн үндэсний цөөнх болтлоо зарим хэсэг нь дөрвөжтэй, зарим хэсэг нь ингэж ихэнхдээ хядагдаж ийм одоо түүхэн эмгэлтэй хувь тавилантай бол нүүр тулж байсан байх нэ. За монголчууд ер нь манжийн иргэшээлд ороход одоо аль хэсэг яг голлох одоо тулгуур ойлголтуудаа юу гэж барьж харах уу гэдгээ бас нэг харцгаая. За үзүүлэлтэд болохоор түүхэн зүтгэлтэн, манжийн бодлого, шалтгаан, гол үйл явдал нь бол харагдаж байна те. За өвөр Монголын хувьд болохоор түүхэн зүтгэлтэн нь лэгдэн, за нөгөө талаас манжийн хаан нурхаж бай те. Нурхчийн үед бол өвөр Монгол манжийн иргэшээлд орсон, мөн одоо Мин улсыг иргэшээсэн байдаг тийм ээ. За манжийн бодлого нь бол цоол хэрэгэм өгөх, бэлэг сэлт, шан харамж өгөх, ургийн холбоо тогтоох гол бодлогыг бол барьж ирсэн. Хожимоо бол одоо заримыг нь шууд хүчээр эзэлж авсан байгаа шүү дээ тий их хэсгээ. За шалтгаан төрөө сэтгээд явдал дотоодын зөрчил гэсэн энэ үндсэн хоёр том шалтгаан байна. За тэр төрөө сэтгээд явдал гэдэг нь Лэгдэн хаан бол нөгөө манжийн талд тал тохоо татсан тий манжийн одоо талд урвсан тэр ноёдууд бол маш хатуу хариуцлага тооцож болов цээрлүүлж байсан. За энийг бол яг энэ төрөө сэтгээд явдал гэдэг нэршлэр нэрвэлж байсан. За ингэснээр бол одоо альва нэг зүйлийг маш хатуу бодлогоор барих тусам улам бүр ингэж нөгөө эсэргүүцэж тэнцэх ийм уг үндэс бас тавигддаг нэг ийм түүхэн зүй тогтол байдаг. За ингээд дотоодын зөрчил бол давмгайлж ирсэн. Дээрэс нь Лэгдэн бол зөвхөн цахрын 8 хошуугаас мэдчихсэн. Бус нь ингээд нэр төдий тий түүний одоо мэдэлд харьяалагдчихсэн байдаг шүү дээ тий. За энэ ингээд дотоодын зөрчил дайн самун феодлын бутрал гэж нэрлэгдээд байгаа энэ зүйлийг бас бий болгосон байх нь. За гол үйл явдал нь бол ер нь ноёдын уралдаас бол хамаарсан байх нэ. Халах Монголын хувьд болохоор голлох яг одоо тухайн түүхэн манжид дагаар оръё гэдэг тэр шийдвэрийг гаргахад тий манжийн иргэшээлд орох үед төр барьж байсан халахын голлох одоо ноёдууд нь чахуунд орж өндөргийн зан азар нар байна. За манай хүүхдүүд өндөргийн зан азрын цагаан ногоон дарь их за Монголын анх дугаар богд гэдгээр нас сайн мэдж байгаа хаа. За манжийн бодлого бол дотоод хэрэгт нь оролцох, хүч төрөн харилцах, одоо өөртөө татах ийм бодлогуудыг барьж исэн байх нь. За шалтгаан нь бол манжийн бодлогууд мэдээжтэй түрүүний ярьсан тэр талдаа татах, хүч хэрэглэх, дотоод хэрэгт нь оролцох те. Дээрээс нь энэнийг одоо үүсгэж байгаа гол шалтгаан бол халахын дотоод хямрал. За мөн одоо бас нэг гаднаас орж ирж байгаа голлох шалтгаан бол галдангийн тогтолгоо байна тийм 1688 оны. За яг халах манжид дагаар орё гэдэг шийдвэрийг гаргахад энэ галдангийн хийсэн олгоо нурын тулаан бас их чухал нөлөөтэй байсан гэж ер нь үздэг. За Хөхнүүрийн монголчуудын хувьд болохоор голлох төр барьж ирсэн хаан бол Гүүш хаан төр байх 5 дугаар далай лам байна те. За хамгийн өчрхэг үе нь тийм. За 1720 онд бол төвд рүү цэрэг оруулсан. За ингээд одоо голлох шалтгаан 100 гарын цэргийн их жанжин одоо тэрэн донд цэргийн хүчээр ласыг эзлэн авсан. Энэ үйл явдал байгаа юм. За голлох үйл явдал нь бол хошуудын эрх мэдлийг бол устгаснаар хошуудын хаант ус яг энэ үеэр одоо мөхөжтэй нэгдсэн удирдлага ингэж саарсан байна. За энэний дараагаар бол бас төвд рүү манжнаар цэрэг оруулахад харьцангуй одоо эсэргүүцэл багтай эзэлж авсан байдаг бахнэ. За 100 гарын хаант ус болохоор галдан голлох одоо түгэн зүтгэлтүүд мэдээж галдан хаан, цэвэр авдан галдан цэрэн нарыг одоо дурдах хэрэгтэй. За манжийн бодлого бол бэлэг шан харамж өгөхтэй өөр хооронд нь хагаралдуулах юм бодлогыг бол барьсан. Яг голлох барьсан бодлогууд нь мэдээж маш олон бодлого барьсан тийм. Одоо манжийн иргэшээлд орсон гол шалтгаан нь бол манжийн бодлого байна. За дээрх бодлого. За мөн хамгийн чухал бас нэг суур ойлголт нь бол дотоодын зөрчил хямрал. За нөгөө л эрх мэдлийн төлөөхтэй хаан ширээний төлөөх тэмцэл бас хамаарч байгаа. Ер нь гол үйл явдал нь бол ноёдын уралт. За саарл цэрэн гэх мэт одоо түрүүн дурдгдсан 3 цэрэн гэл те саарл амарснаа гэл томоохон ноёдууд нь бол ер нь манжийн талд бол урвж орсон байдаг. Энэ бол одоо ард нийтийн сэтгэлгээ, цэргийн одоо сэтгэл зүй гэдэг олон зүйлд бол маш сөргөөр нөлөөсөн байх нь бол дамжиггүй юм.
За бид бол өнөөдрийн хичээлээрээ монголчууд менжийн иргэшилд орсон үеийн талаар үзэж судлаа. Тэгээд тухайн түүхэн үйл явдлууд одоо хэрхэн өрнсөн талаар бага боловч бид бол сэргээн санаж бас зарим сурвалжуудыг гүнзгийрүүлэн судалж чадсан болов уу гэж багш нь найдаж байна. За өнөөдрийн хичээлдээ анхааралтай суусан хүүхдүүдтэй маш их баярлалаа. Та нартай амжилт хүсье багш нь.